Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Аз ТV-ийн 3 бүсийн аврах шалгаруулалт тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Тэмцээн 4-р сарын 22-ны өдрөөс 5-р сарын 2-ны өдрүүдэд болно. Эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш шансаатай шатарчид оролцох юм а. Өнөөдөр тус тэмцээнд оролцох дотоодын шатарчдыг сонгож шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 160 шатарчин оролцсон юм а. Манай улсаас эрэгтэй эмэгтэй тус бүр шилдэг 20 шатарчныг Азийн 3 бүсийн аврах шалгаруулалт тэмцээнд оролцуулна. Сонгож шалгаруулалтын тэмцээнд 2025 оны сурагчдын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Ганжигүр, Уранзая мөнх аялгуунаар оролцсноо. За энэ тэмцээнд оролцох нээлттэй тэмцээнд оролцох тамирчдаа сонгож шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байгаа юм. Тэгээд 4 сарын 22-нд бол аль бисаа гээд 5 сарын 2-нд бол ер нь манай тамирчид 1966 онд Мегмөрсөрөн дэлхийн аврах болж исэн. Монгол улсын гавьяа тамирчин олон улсын хэмжээний мастер Мегмөрсөрөн аврах болж исэн. 23 онд хамгийн сүүлд бэлгүүн бас аврах амжилттай оролцож исэн. Ийм жишгтэй. Тэгээд энэ жил бол Азийн бүсийн аврагаас бид амжилттай оролцсон гэдэгтэй тэгж одоо бэлтгэл шатны тэмцээн сонгож шалгаруулалтын тэмцээн болж байна. Мөн энэ тэмцээн бол дараагийн дэлхийн аврагын цомын аврагад оролцох одоо бүх төлөвлөгөөр онцлогтой. Манай тамирчид бол маш амжилттай байгаа. Ялангуяа шатарч залуучж байна. Залуу шатарчид маань амжилттай оролцож байна. Сая Серб улсад болсон сурагчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс аврагын алтан медалийг манай 2 тамирчин Нандин Жигүүр буян гişиг нар маань хүртэж мөнгө хөрөл медаль хүртсэн юм амжилт гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд Сингапур улсаас 2600 жинсаатай супер их мастер Тинжинг Яв оролцох мэдүүлгээ өгчээ. Тэмцээнд оролцсноор Аз ТV-ийн 3 бүсэд харьяалагдах хүчрэх орнуудын шилдэг шатарчтай хамт оюун ухаанаас сорихоос гадна олон улсын чансаагаа нэмэгдүүлэх цолны баалын болцол биелүүлэх цаашлаад дэлхийн цомд оролцох эрхийг эх оронд авах давуу талтай юм а.